Кино дэлхийн хүн амаасар хурцтайгаар өсөж 2153 он гэхэд ус хүнсний нөөцийн хомсдолд орсноор хүн төрлөختөн дэлхийтэй адилхан өөр амьдарч болох гариг хайж эхэлсэн тухай яриагаар эхлэнэ. Улмаар 2174 онд 60 мянган хүн амтай асартам сансрын колонийн Элисиум хөлгийг дэлхийтэй төстэй уур амьсгалтай Тайнс нэртэй гариг руу илгээжээ. Ингээд үйл явдал манай гол дүр түрүүч Баавар руу шилжих ба тэр сансрын хөлгийн хөлдөх бүхээгт гүн нойрноосоо сэрж хэсэг ноцолцсны эцэст бүхээгнээс амжилттай гардаг. Улмаар тэр эргэн тойрноо судалж байгаад хурандаа Пейтоны хөлдөөх бүхээгийг олж гаднаас нь нээх гэж оролдсон ч амжилтгүй болно. Дараа нь Баавар хувцаа сольж өмсөөд сахлаа хусаж байтал гинэт хөлгийн эрчим хүч доголдож хөлөгч хүчтэй дөргиж эхлэх бөгөөд энэ үеэр хурандаа Пейтон ч бас нойрноосоо сэрж бүхээгнээсээ гарч ирдэг. Ингээд Баавар Пейтонтой уулзсан тэд удаа хугацааны гүн нойрноос сэрсэн болохоор ой санамжаа түр алдсан байгаа тухай тайлбарлаад хөлгийн эрчим хүч доголдсон тухай хэлдэг. Хурандаа Пейтон хөлгийн хяналтын компьютерийг асааж харин Баавар тэдний байгаа өрөөний хаалга дотроосоо онгоохгүй байсан учраас агааржуулах хоолоогоор дамжин гарц хайх ба тэр замдаа өгөрсөн цогцос олдог. Баавар ч агааржуулах хоолойн төмөр самбарыг түлхэн доош бууж эргэн тойрноо судалж байтал гинэт түүнээс өөр хүн тэнд байгаа бололтой хачиргалтай чимээ гардаг. Ингээд Баавар өнөөх чимээг дагж явсаар Найдя нэртэй бүсгүйг олж харах бөгөөд Баавар Найдягийн араас хөөсөн боловч Найдя гинэт түүнүү дайран хутга тулгаад гудлаа өг гэж сүрдүүлнэ. Гэтэл гинэт хонглын захаас архих мэт хачиргалтай чимээ гарахад Найдяч тэндээс зугтаж алга болдог. Баавар хонголд дүүжлээтэй гэдсэн цувсан эрэгтэй хүний зэрэмдэглэгдсэн цогцос олж харна. Гэтэл өнөө хонглын цаанаас гарах архих мэт аимшигтай чимээ улам ойртож сүйтгэнсэн дүрс таазаар авирч эхэлсэн тул тэр ч маш их айж тэндээс бушуухан шиг зүгтаан буцаад агааржуулах хоолойн өрөөнд орж нуугдана. Ингээд өнөөх сүйтгэнсэн дүрс ил гарч ирэхэд хүн шиг төрхтэй аимшигтай мангас шиг зүйл байсан тул тэр ч үнхэлцгээ хагартал айж хамаг хөлсөн цувран амьсгаагаа дарж чимээ гаргахгүйг хичээдэг. Удсанчгүй өнөөх хүндүрс дараад нь дүүжлээтэй байсан цогцсыг аваад тэндээс явж алга болно. Ингээд Баавар Пейтонд харсан бүх зүйлээ ярьж удирдлагатай холбогдож тусламж гуйх хэрэгтэй гэхэд Пейтон энэ зөвхөн бидл байгаа бас дэлхий рүү буцах ямар ч боломжгүй гэж хэлдэг. Пейтоны яриаг сонссон Бааварч бага насныхаа дурсамжийг эргэн санах бөгөөд түүний дурсамжинд хүндрэлтэн Тайнс гаригийг олоод дэлхийтэй төстэй ус ургамал хоол хүнсний нөөцтэй хүн амьдарч болохоор өөр гариг оллоо гэж баярлдаг. Улмаар тэд Тайнс гаригт очиж суурших эхний ээлжийн хүмүүсийг сансарт илгээсэн байжээ. Баавар мөн эхнэрийнхээ талаарх дурсамжийг эргэн санаж тэдний эхнэрүүд хөлгийн хаа нэгтэй байх ёстой гэдгийг ойлгоно. Ингээд тэр өнөөх араатнууд эхнэрийг нь барьж авахаас өмнө түүнийг олохоор шийдэх ба харин Пейтон хайртай хүмүүсээ олохын тулд эхлээд хөлгийн хяналтыг бүхэлд нь гартаа авах хэрэгтэй гэж зөвлөдөг. Ингээд Баавар Пейтоны загварчлагаар хөлгийн гол реакторыг хайж эхлэх ба тэр замдаа цахилгаан энергиэр ажилдаг буулж өөрийгөө зэвсэглэж авдаг. Баавар замаа цааш үргэлжлүүлэх зураа хий зүйл харж гарн чичирхийлхийг мэдрэн өөрийгөө Пандорон буюу сансарт хэд удаан байснаас болж үүсдэг сэтгцийн өвчтэй болж байж магадгүй гэж сэжиглэнэ. Удалгүй Баавар хонглоос дүүжилсэн өөр нэг эрэгтэйтэй таарч түүнийг аль хэдийн өвчгсөн гэж бодоод гэрлээ тусгатал гинэт өнөөх эрэхтэй нүдэнийн сандран тийчгнэж эхэлдэг. Өнөөх эрийг Шефард гэдэг бөгөөд Бааварч түүнийг хүлээснээс нь суллан тайвшруулахыг оролдоно. Ингээд тэр Шефардаас өнөөх араатнуудын тухай асуусан боловч айд сандарсан Шефард олигтой зүйл хэлдэггүй. Шефард араатнуудаас нуугдахын тулд өөрийгөө машины тосоор тослох бөгөөд тэдний энэ дуу чимээнээр өнөөх хүн дүрстэй араатнууд ч тэднийг олж ирэн араас нь хөөж эхэлнэ. Баавар Шефард хоёр тэднээс зүгтаан юмны цаана орж нуугдсан боловч харамсалтай нь Шефард өнөөх араатнуудын занганд орж тэдэнд баригддаг. Ингээд өнөөх хүний махчингууд Шефард руу дайран түүнийг идэж эхлэхэд Баавар тэд рүү буудах гэж оролдон байгаа газраа мэдгдсэнд өнөөх махчингууд Бааварын араас хөөж эхэлдэг. Гэтэл Азар Маа нэртэй өөр нэг хөлгийн гишүүн Бааварыг махчингуудаас авран нуувчиндаа оргуулна. Маан англи хэл сайн мэддэггүй учраас тэд арайхийн ойлголцож Баавар хөлгийн реактор руу явж байгаа гэдгээ хэлээд Мааныг нуувчиндаа аюулгүй нугдаад хүлээж бай гэж захидаг. Ингээд Баавар ганцаараа цааш явж ачааны хэсэгт иртэл Найдя түүн рүү гинэт дайрах ба гэтэл Маан гарч ирээд Бааварыг авран Найдятай тэмцэлдэж эхэлнэ. Бааварч бууга буудан тэднийг болиулаад бүгдээрээ амьд үлдэхийн тулд хоорондоо тэмцэлдэх биш харин хамтрах хэрэгтэй гэж хэлснээр нөгөө хоёр нь ч үгэнд нь орж тайвширна. Ингээд тэр реакторыг олвол хөлгийг удирдах боломжтой гэж хэлснээр тэр гуравч хамтдаа хөлгийн реакторыг олохоор явцгаана. Тэд нэг хаалган дээр ирж Найдя хаалгыг онгойлгохоор алганы хээгээ уншуулж байтал махчингууд араас нь гүйцэж ирэх бөгөөд Баавар энергийн буугаараа буудан цаг хоцсноор удалгүй хаалга амжилттай нээгдэж тэд ч дотогш зүгтаан ордог.
Энэ газар Найдиагийн энэ бүх хугацаанд амьд үлдэхийн тулд хорогдож байсан газар бөгөөд энэ нь хөлгийн шинэ гариг дээр очисон хойноо өсгөж үржүүлэх мал сүрэг ан амьтдын хээлийг хөлдөөсөн хэсэг байв. Улмаар Найдиа ан амьтдын хээлийн 30% нь аль хэдийнэ устж Найдиагийн хамт сэрсэн 4 хүн амиа алдсан талаар тэдэнд хэлдэг. Дараа нь үйл явдал Пейтон руу шилжих ба Пейтонч Бауертай холбогдож чадахгүй байгаа тул ганцаараа өрөөний хаалгыг нээх гэж оролдсон ч бүтлгүйтэн. Гэтэл гинэт бөөгнөрсөн хоолойнууд дундаас нэг эрэхтэй гарч ирэх бөгөөд үүнийг харсан Пейтон яахаа мэдэхгүй балмагдж байтал өнөөх залуу өөрийгөө түрүүч гаалоо гэд удирдлагын хэсгээс ирсэн гэж танилцуулдаг. Энэ зуур Бауер Найдиа маан 3 хөлдөөх бүхээгнүүдтэй хэсэгт ирэх бөгөөд хачиргалтай нь ихэнх бүхээг хоосон байдаг. Гэнэт Бауер эхнэрийнхээ талаар санаж Найдиад эхнэр нь энд байж магадгүй гэж хэлтэл Найдиа хөлгийн гишүүдийн гэр бүлийнхэн өөр хэсэгт байгаа гэж хэлдэг. Гэтэл махчингийн архирах чимээ гарч эхлэх ба энэ хэсэг тэдний ангаа ангуучилдаг газар байжээ. Ингээд нэг махчин тэдэн рүү дайрч Бауер Найдиа маан 3ч хэсэг тэмцэлсний эцэст махчин хідэн талаас нь элбэж алдаг. Дараа нь үйл явдал дахин Пейтон руу шилжиж Пейтон түрүүч гаалоогоос хөлөг дээр юу болсныг асуусан боловч гаалоо юу ч мэдэхгүй гэд багийнх нь гишүүд Пандорумаар өвчилж галзуурч эхлэхэд өөрийгөө хамгаалахын тулд тэднийг алсан гэдгээ хүлээдэг. Харин Бауер Найдиа маан 3 хөлгийн реакторыг хайж авч байгаад хөлгийн тогооч Лилэндтэй таардаг. Лилэнд ч тэднийг өөрийнхөө хоргоддог хэсэгт аваачиж хооллож ундлах бөгөөд Найдиа авсан шархаа цэвэрлэнэ. Гэтэл Бауер ханан дээрх наалдамхай замгийг анзаарч Найдиагаас өнөөх махчингууд үнэн хэрэгтээ хөлгийн лабораторитой холбоотой эсхийг асуухад Найдиа үүнийг үгүйсгээд өөрийнхөө тамгийг хэлж өгдөг. Түүнийхээр хөлгийн оршин суугчдыг шинэ гариг дээр хурдан дасан зогсоход нь туслахын тулд хурдтай эволюцид хүргэх тусгай энзим өгч байсан нь хөлөг дээр удаан хугацаанд сэрүүн байсан хүмүүсийг мутацид ороход хүргэсэн байв. Энэ үеэр Гаало Пейтоноос Пандорумын тухай мэддэг эсхийг нь асууж энэ бол удаан хугацаанд сансарт байгаа нь хүний тархинд нөлөөлж ухаан санааг нь самууруулан улмаар галзуурахад хүргэдэг тухай ярина. Ингээд үйл явдал дахин солигдож Лилэнд хөлөг дээр юу болсон тухай учир битүүлэг байдлаар ярьж өгөх ба Элисиумыг сансарт нисний дараа дэлхийгээс дэлхий сүрсэн тухай сүүлчийн удаа мессеж иржээ. Энэ мессежийг сонссон хөлгийн 3 гишүүний нэг нь Пандорумаар өвчилж бусдыгаа халаад хөлгийн зарим гишүүдийг Пандорумаар өвчлүүлж энзимийн тусламжтай махчин мутантууд болж хувирахад хүргээд өөрөө буцаад гүн нойрсон байна. Гэтэл Лилэнд гинэт тэднийг өргөтөн барьж аваад идэх гэж оролдох бөгөөд Бауерч хэрвээ хөлгийн реакторыг олж асаахгүй бол хөлөг дээрх бүх зүйл сүрнэ гэж түүнийг ятгахснаар Лилэнд эцэст нь тэднийг суллана. Ингээд тэд хөлгийн реакторыг олж асаахаар явхаар болж Бауерч Лилэндийн холбоог ашиглан Пейтонтой холбогддог. Пейтон компьютерийн санах хойг шалгаж үзээд хөлөг бүрэн ажиллагаагүй болоход ердөө л 47 минутын хугацаа үлдсэнийг хэлээд тэдэнд хөлгийн реакторт очих зам зааж өгөхөөр болно. Ингээд тэд Пейтоны зааварласны дагуу реактор руу очихоор явцгааж замдаа махчин хүүхэдтэй таарснаар өнөөх мутацид орсон махчин хүмүүс өсөж үржиж байгаа нь тодорхой болно. Тэднийг хөлгийн гишүүдийн гэр бүлийнхний хөлдөөх бүхээгтэй хэсэгт ирсний дараа Бауер эхнэр нь үнэн хэрэгтээ явхаас өмнө түүнээс салсныг эргэн санаж эхнэр нь дэлхий дээр үлдэн тэндээ нас барсныг ойлгодог. Энэ үеэр Бауерийн баг хөлгийн реактор байгаа хэсэгт очсон ч реактор хүрэхийн тулд бөөгнөрөн унтаж байгаа махчингуудыг сэрээлгүйгээр очих хэрэгтэй болно. Гэтэл Бауер доошоо хальтран унаж махчингуудад яг баригдгаа шахсан ч Найдиа маан 2-ын тусламжтайгаар аврагдж махчингуудын дундуур чимээгүйхэн явсаар реакторыг амжилттайгаар ажилуулдаг. Гэсэн ч буцах замдаа маан махчин хүүхдэд алуулна. Харин энэ үеэр Гаало Пейтонтой нүүрэлдэж нэгэн аимшигтай үнэн ил болох ба Пейтон үнэн хэрэгтээ хурандаа Пейтон биш харин Гаало болж таардаг. Гаало Пандорумаар өвчилж өөрийнхөө багийн гишүүдийг алж хөлгийнхнийг мутацид орж аимшигтай мангас болоход нөлөөлсөн өнөө хөлгийн гишүүн байж таарна. Тэр жинхэнэ Пейтоныг алсныхаа дараа өөрөө хөлдөөх бүхээгт нь орж нойрсон бөгөөд удаан нойрсны дараа ой санамжаа алдаж өөрийгөө жинхэнэ Пейтон гэж андуурсан байжээ. Харин түүний хараад байгаа Гаало нь ердөө л өөрийнх нь төсөөлөл байв. Бауерч энэ үеэр дурсамжаа эргэж санан түүнийг жинхэнэ Пейтон биш болохыг олж мэдсэн байдаг. Ингээд Бауер Найдиа хоёрыг түүн дээр ирэхэд Гаало хөлгийн хамгаалалтыг унтраатал Элисиум хөлөг усан дотор байдаг. Үнэн хэрэгтээ тэд 800 жилийн өмнө Танис гариг дээр газардсан ч системийн доголдлоос болоод далайд бууж тэндээсээ гарч чадаагүй байжээ. Тэгдэл ууралсан Бауер Гаалоотой тэмцэлдэж байхдаа компьютер рүү санамсаргүйгээр буудсны улмаас хөлгийн цонхнуудад цууралт үүсэж хагаран хөлөгт уус нэвтрэн орж ирдэг. Найдиа Бауер хоёр тусламжийн бүхээгт суун живж байгаа хөлгөөс амжиж зүхтаах ба удалгүй сэрээгүй үлдсэн бусад хүмүүсийн хөлдөөх бүхээнүүд ч далайн гадаргуу дээр шидэгдэн гарч ирдэг. Ингээд Гаало болон махчин мутантууд Элисиумтэй хамт усанд живж харин Найдиа Бауер хоёр шинэ гариг дээр шинэ амьдрал эхлүүлэхээр нэмсэглэн харж байгаагаар кино төгсдөг.